Давидны баханхлуулсан Дархан улсын гүйцэтгэх компани усан хэмжээний албаны өндөр настай хичгээ дарима урмаа нартай бүгдээрээ дахин халуусаар халагчлаараа баяр хөдөлгөөний эрүүл мэндийг сайн санагдсан яа таамаглаа. 91 он хамгийн хамаарлан суулсан оргийн бор танд компанийн гүндэт төвтөл бичигдсэн хамтдаа халуусаар халагчлаараа баяр хөдөлгөө. Юуны өмнө Дархан улсын хувьцаат компани нийт одоо ажилтаа албаагч болон Дархан улсын хувьцаат компани ажиллаж исэн ахмадууд харилцагч байгууллагуудаа Дархан улсын хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн баярын мэндийг та бүхэндээ хүргье. Өнгөрсөн хугацаанд Дархан улсын хувьцаат компани маань Дарханы ард иргэдэд эрүүл цэвэр усаар хангах, мөн цэвэршүүлсэн усыг татан зайлуулах чиглэлээр маш олон ажлуудыг одоо санаачилж зохион байгуулж ажиллаа. За Монгол Улсын засгийн газар болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт энэ ажлуудаараа бид бүхэн эхний ээлжинд Дархан хотын маань цэвэрлэх байгууламж маань одоо төслийн хүрээнд хийгдэж бүрэн хүлээгдэж авсан. Энэ цэвэрлэх байгууламж маань Дархан хотын одоо иргэдийн бохир усыг 98% хүртэл цэвэршүүлэх ийм боломжтой одоо нөхцөл байдалтай ингэж бид хүлээж авч байна. За мөн одоо хот маань үүсгэн байгуулагдаад 64 жил явж байгаа. Энэ хугацаанд маш олон одоо шугам хоолой барилгачид ихссэн энэ ажилтай холбоотой маш хуучирсан шугам хоолой байгаа. Энийг бид нар орчин үеийн технологи болон эрүүл ахуйд нийцсэн ийм одоо шугам хоолойгоор солих ажлуудыг бид нар ээлж дараатай одоо зохион байгуулж ажиллаж байгаа. Компанийн үүсгэн байгуулагдсны түүхт 60 жилийн өмнө энэ тормоч дээр хөрөнгө төлөвлөлт хийж буй Дархан улсын компани Оролцох татварын шугам хоолойг бодит бараг финишийн баяр хөдөлгөөн. За баярлалаа. Юуны дөрөв Дархан улсын хувьцаат компанийнхаа хамт олон түүхөө байгаа тэмдэглэж 60 жилийн хаваа баярын мэндийг хамт олондоо Дархан хотынхаа нийт иргэдэд 60 жилийн баярын мэнд хүргэе. Мөндөд төвдөд бичигдсэн одоо би Дархан улсын хувьцаат компани 91 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд мөндөд төвдөд бичигдсэндээ маш их баяртай байна. 84 оноос гэж 20 жилийн ойг хийж яхтлаа хажид орж исэн. Тэгээд лабораторит 33 жил ажиллаад тэрийн дэшиг Дартан гац одон авсандаа баярлж байна. Хамт олондоо баярлж байна. Ажлын өндөр амжилт гаргаарай гэж өрөөж байна. Өсгийнхаа нийт үе үе ахмадууд болон одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон тэр тусмаа лабораторийнхаа хамт олонд ажлын өндөр амжилт гаргаарай. Анийг хараас алтан гац авцгаагаарай гэж өрөөё. Өнөөдөр бас лабораториос маань 2 чанар маань тэрүүний ажилтан цад тэмдэг авлаа. За намайг Шириази Мухтар гэдэг. Би 2004 оноос Дархан улсын компанид ажиллаж байгаа. Нийт улсад 36 жил ажилласан. Дархан улсын компанид 21 жил ажиллаж байна. За өнөөдөр манай Дархан улсын компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн үе баяр арга хэмжээ явуулж байна. Хамгийн түрүүнд компанийнхаа хамт олонд Дархан улсын компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн оюун баярын мэнд хүргэж сайхан бүхнийг хүсээрээ. За өнөөдөр төврийн дээд удам медаль алтан газар шагнуулсандаа би баяртай байна. Би бол одоо энэ шагнал бол миний хөдөлмөрийг биш манай хамт олонны хөдөлмөрийг үнэлээд надад олгосон шагнал гээд нэгдүгээр бодож байна. Цаашдаа улам сайн ажиллаж улс их орны төлөө санаачлахтаа өр бүтээлтэй сэтгэлтэй ажилласаа гэж олгосон шагнал гэж ойлгож байна. За нийт хамт олондоо дахин баярын мэнд хүргэе. Бичигдэж ирсэн эрхэм анхмадуудтай бүгдээ халуусаар халагчлаараас талархал өгөөе. Өндөртөмгийн танцна өндөр настан догсон өндөр настан баяргүй нарыгаан 100 жилийн өмнө медаль гартан авсамри догсон баяргүй. E-спорт сонирхч хүүхд залуучуудад зориулаад ESN E-Sports Network-ийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр Дархан хотод ирсэн байна. Тэгээд Mobile Legends-ийн одоо шилдэг 3 багийн тулааныг Дархан хотод үзүүлэхээр яг л Улаанбаатар хотод яг бид ямар стандартаар гэдэг яг Дархан хотод бас тэр стандартын дагуу хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэгээд E-спорт хайртай
дуртай хүүхд залуучууд байх юм бол маргааш Дархан United аренад ирж үзэх боломжтой байгаа. Тэгээ одоо яг тайзслын маань ажил нэг бэлтгэл ажил маань үргэлжилж байна. Тэгээ бид нар ерөнхийдөө 3 баг энэ голын тайзан дээр тоглуулад энэ Jumbotron дээр үзүүлэх тийм зорилготой байгаа. Манай e-sport network маань e-sport-ыг илүү entertainment тийм юутай холбож одоо үзүүлэх гэж зорддог. Тэр хүрээндээ ч гэсэн WhatsApp-с хамтлаг тэгээд олон сюрпризүүд бас дундуур нь шоу матчуд бас байгаа. Дундуур нь үзүүлэхэд төлөвлөж байна. Тэгээд одоо яг нэг бэлтгэл ажил явж байгаа болохос жоохон замбруу байж магадгүй. Энд ч манай Unitel-ийн бүүт засгаад Unitel-ийнхэн маань ирсэн байгаа. Мөн спонсорууд маань бас гадаа үүдэн гой янз бүрийн арга хэмжээнүүд бас хийхээр байгаа. За тэгээд Монголын шилдэг одоо 3 баг маань тунж үлдсэн байгаа. Маргааш финалийн өдөр маргааш ганцхан удаа Дархан United аренад бол дуусна. Дасгалбар гэх юм бол шопигаар зарагдчихж байгаа. Хэрвээ шопигаар авч чадахгүй хүүхд залуучууд байх юм бол яг өглөө 10 цагт хаалга нэгтгэхэд үүднээс ирээд Дархан United аренад дээрээс ирээд авах боломжтой байгаа. Тэгээд e-спортыг одоо entertainment-тэй хослуулсан гоё тийм арга хэмжээг маргааш Дархан United аренад үзүүлж галыг асаацгай дарханчууд ямар байдаг, дархны e-спорт сонирхдаг хүүхд залуучууд ямар байдгийг маргааш нэг хэдүүлээ 3 багтаа бас Mobile Legends-ийн төлөөлж ирж байгаа төлөөлөгчнөд харуулцгаая гэж уриалж байна. Тэгээ маргааш 25 Дархан United аренад уулзцгаая. За сайн байцгаана уу? Акул багийн голлайнер Гару байна. Тэгээд Дархан United аренад ирсэн байна. Дархан дээрээгүй нэлээд удсан тэгээд бас нэлээд өөрчлөлт ороод нэлээд тийм шинэлэг сайжирсан харагдаж байна. Бүр багадаа л ирж сэтгэл бол маах яхаа жоохон амралтын байдалтай байгаа. Сэтгэл санаагаа тайван байлгаад. Тэгээд Дарханд ирж байгаа сэтгэл бол ер нь бол нэлээд өндөр байна. Дархны фэнүүд яг хэр реакшнтэй байхыг харахыг бол хүсэж байна. Тэгээд Дархны үзэгчнэр, дэмжигчнэр хэр фэн бейс вэ гэдгийг харуулсаа л гэж хүсэж байна да. Тэгээд үлцэн хоёр багтаа амжилт хүсье. Маргаашин тоглолтоор уулзцгаая. Сайн байна уу? Team Zone багийн Jungler ZX авраа. Дарханд өнөөдөр ирсэн. Тэгээд юужрэн бол ер нь ихэнх нь суудлын ихэнхтэй ер нь дүүрсэн байдаг гэсэн. Тэгээд Дархныг бас суудлын дүүрээс гэж хүсэж байна. Би өмнө IC багт тоглож байхдаа ер нь дандаа финалдаг байсан. Тэгээд Upper дээр нь ялаад тэгээ финал дээр хүлээж идэгсэн. Манай баг Team Zone баг одоо lower bracket тоглоно. Тэгээд манайхыг дэмжээрэй. So hi guys, the Mongol багийн Linux Kavin Mobile Legends багийн. За тэгээд the Mongol баг гэдэг нь одоо танаар бидэндээ CS2 гээл маах тэрний яг MLBB Mobile Legends төрлийн баг нь байгаа даа. За өмнөх жилийн ESN EWC дээр манайх авраг аваад тэгээд EWC рүү очиж тоглож байсан. За мөн жил ч гэсэндээ аврага хамгаалахын тулд маргааш үзэлцэх болно. Тэгээд дэмжээрэй. UJ аренад Улаанбаатарын хүмүүсийн одоо дэмжлэг мэдгдсэн байгаа шүү дээ. Тэрнээс хэр илүү байх нь вэ? Тэ ямар байх нь вэ? Тэрнийг сонирхолтой байгаа. Монголынхоо өөр бүсдээр анх удаа ингэж тэмцээн хийж байгаа юм. Айгүйх одоо их гоё шинэлэг зүйл. Финал дээр бол Зон Акул хоёрын яг аль нь гарч ирэх үнэхээр мэдэхгүй байна. Хоёулаа л маш сайн баг. Тийм. Тэгээд аль нь ч гарч ирсэн байсан гэсэн. Ер нь бол ялахын төлөвлөлтөй бол. Маргаашийн арга хэмжээ гэх юм бол өглөө 10 цагт хаалга нэгдээд тэгээ шууд lower финалийн тоглолтоор эхлэхээр байгаа. Тэгээд дараа нь азтан шалгаруулах буюу iPhone 17-гийн эзнийг тодруулна. Тэгээ шоу матч байгаа. Тэгээд дундуур нь манай спонсорын гоё гарын бэлгүүдийг тараах тийм үзүүлбэрүүд байгаа. Мэдээж нэг WhatsApp-с хамтлаг ирж өөрсдийнхөө уран бүтээлийг үзүүлэхээс гадна хамгийн оргил тоглолт буюу финалийн тоглолт боодлоогоор түүний дараагаар үргэлжлэхээр байгаа. Тэгээ хин ясан баг нь болохоор дэлхийн аварга өрсөлдсөн шатнд өрсөлдөх одоо тиктэй авахар байгаамаа. Төвийн бүсийн Дархан уул төв Сэлэнг 3 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нар ингээд анх удаага Дархан уул аймагт уулзж байна. Тэгээд урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж санал солилцож байгаа хоёр даргатай их талархалтай байна. За 3 асуудал ярьж байгаа юм. За нэгдүгээрт нь бол төвийн бүсийн аймагуд хэрхэн бодлогоо нийлүүлж ажиллах юм бэ гэдэг нэгдүгээр асуудал дээр санал солилцож байна. За хоёрдугаарт нь болохоор энэ 3 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
төлөөлөгчдийнхөө өргөн оролцоотойгоор, ажлын албаныхаа оролцоотойгоор, за тэгээд мөн засаг дарга түүний тамгын газрынхаа дэмжлэг хамтын ажиллагаатайгаар бид нэр хэрхэн ямар асуудлууд дээр одоо хамтарч ажиллах вэ гэдэг энэ үнцөг. За 3 дугаарт нь гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлаа хэрхэн уялдуулах вэ? Түрүүн дарга нар маань яриандаа хэлж гин газар зүйн байршлуулалт локейшны хувьд бол бид нар нэг цэг дээр ингээд дамжин өнгөрөх байдалтай олон улсын зэрэглэлийн авто зам, төмөр зам, зангилаа гэд ингээд хамтын ажиллагаа бол яахын аргагүй нэг. Тэгээ энэ дээр үүнийг дагсан, хөгжлийг дагсан сөрөг үр дагаврууд бол бас гардаг. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлууд бол байдаг. Тэгээ ийм учраас бид нар ажиллагаагаа нэг зүгт хамтдагч ингэж харах юм бол аливаа эрсдлийг бууруулах боломж байна гэдэг ийм зүйлийг өнөөдөр ярилцаа сууж байна. Тэгээд үргэлжлүүлээд бид нар бол одоо хамтарч ажиллая гэдэг энэ байр суурь нэгдлээ. Тэгээд сэлэнгчүүддээ Төв аймгийнхандаа бүгдэнд нь одоо ажлын амжилтыг хүсье. Иргэн болгон, айл өрх болгон аз жаргалтай байх ёстой. Амьдралын чанар сайн байх ёстой. За ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. За энэ урсгал хөдөлгөөн хөгжлийг дагсан эрэлтүүд нь бий болж байхад зохион байгуулалт бодлогын шийдвэр гаргалтууд одоо ямар байх ёстой вэ? Бид юу хийх ёстой вэ гэдэг дээр санал солилцоод ингээд үргэлжлүүлээд бид нар хамтарч ажилланаа. Хуучин болд Монгол улсын хэмжээнд 21 аймаг бие даасан бодлого хэрэгжүүлдэг байсан бол энэ удаад бас бүсчилсэн хөгжлийн хүрээнд хил залгаа аймагуд яаж хамтарч ажиллах вэ гэдэг. За тэгээ энэ хүрээнд бас хоёр даргатаа бас харилцан санал солилцож бас тухайн аймгийн онцлогийг ярилцаж сонсож байгаа нь бас энэ давуу талтай байна. Тэгээд ялангуяа тэр дотроос Сэлэнг Дархуул аймаг бол бас газар зүйн байрлалын хувьд нэг одоо байршил дээр байдаг. Тэгээд ер нь бол Монгол улсын засгийн газраас баримталж байгаа бодлого бол Дархуул аймгийг бол ажил төрөлжсөн ийм бүс нутаг. Ер нь бол төвийн бүсийг өөрөө хөдөө аж ахуй ажлуудын бүс нутаг гэж зарласан. За Сэлэнг аймгийн хувьд бол бас хөдөө аж ахуйгаар илүү одоо онцлог ийм аймгийн хувьд бол бас яаж одоо ийм харилцан шүтэлцээтэй ажиллах уу гэдэг дээр санал солилцож байна. За дээр нь бол аймгийн иргэдийн төрчдийн хурлын дарга нар гэмтрэгээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг бас ахалж ажилладаг. Энэ хүрээндээ бас энэ бүс нутагт гарч байгаа хэрэг зөрчил дээр бодлогын хувьд яаж бас хамтарч ажиллах уу гэдэг дээр бол харилцан санал солилцож байна. Тэгээд шууд шийдвэр гаргахгүй ч гэсэн ер нь бас цаашдаа аль дээр одоо илүү аймгийн онцлогийг шийтгэж харилцсан яаж ажиллах уу гэдэг дээр бол бас санамжчиг гарын хүсэх зурх байдлаар за дээр нь энэ бүс нутгийн онцлогийг одоо тухайн аймагуудаа сайн танилцуулах, цааш нь ажиллуулах дээр бас анхаарч ажиллахаар ярьж байна. Бид бүгдийн энэ бодлого шийдвэр бол төвийн бүсийн хөгжил, тэр дундаа хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, тухайн одоо аймгийнхын хоорондын хөгжлийн инновацлог байдал, тухайн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар гээд нэлээд олон том бодлогын асуудлууд яригдах гэж бодож байгаа. Тэгээд манай Төв аймгийн хувьд бол нийслэлд орсон төвийн бүс дээр бүх үйл ажиллагааны явдаг. Газар тариалангийн бүс буюу мал аж ахуйн ийм хослмол ийм үйлдвэрлэлийн ийм аймаг байгаа. За сая бол ингээ ярилцлагын донд бол манай Дархуул аймгийн маань одоо хурлын даргын хэлж байгаа энэ сайхан олон шинэлэг ажлууд бол маш их сонирхол татлаа. Энэ дотроо эрүүл мэндийн тэр шинэлэг үйлчилгээ байна. За тэн дээр боловсролын асуудлууд байна. За тэр дундаа энэ газар тариалангийн хойд бүсийн маань залгаа байдаг Дархан аймгийн эдийн засгийн тодорхой асуудлуудыг бол манай Төв аймгийн газар тариалангийн одоо борлуулалтын тийм ээ энэ үйл ажиллагаа бас нэлээд анхаарал татах байсан юм байна гэж надад ойлгогдлоо. Тэгэхээр энэ хамтын ажиллагааг бол хаанаа бид нар айл болохоор иргэдийн маань ажил үйлдвэрлэлийн маань одоо үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсийн таатай нөхцөлийг бүрдүүлэх тал талдаа бид нар анхаарах зүйтэй гэж бодож байгаа. Тэгээд бидний энэ хамтын ажиллагаа бол цаашдаа нэлээд өргөн цар хүрээтэй төвийн бүсийн үндсэн одоо гол чиглэл зорилгыг анх санаачилж байгаа, анх хийж байгаа ажил бол цаашдаа энэ маань улам их хөгжиж төвийн бүсийн хөгжил Монгол улсыг одоо хүнс мах, сүү, махан бүтээгдэхүүнээр газар тариалангийн бүтээгдэхүүнээр 90% хангадаг энэ том
бүсийн гол зорилго болж хөгжих байх гэж найдаж байгаа. Тэгээд цаашдынхаа энэ төвийн бүсийн холбоотой асуудлууд дээр одоо хурлын дарга нар бид бүхэн манлайлан одоо ажлын хэсэг гарган төвийн бүсийнхаа бодлого чиглэл болгон бас ажиллах дээр бас анхаарах нь зүйтэй юм гэж бодогдож байна. Ингээд дараагийнхаа бас энэ бодлогын хэмжээний ажилд бол идэвхтэй оролцсноо. Тэгээд дарханчуудаа бас сайн сайхныг хүсье. Сэлэнгийнхаа ард түмэнд бас сайн сайхныг хүсье. Төв аймагчууд бид бүгд бол эдийн засгийн болон боловсрол, эрүүл мэнд, хүний нийгмийн бүхий л сайн сайхан салбарт бол хамтарч ажиллахад бол бэлэн байгаа. Дарханчуудаа бүгд найрамдах Солонгос улсаас хүнд хэрэгцээтэй чанартай бүхнийг нэг дороос худалдаалтаар хэдийнэ танигдсан Soft онлайн шоп. Цоон шин байршил, шин дэлгүүрээ өнөөдрийн бэлэгцээ өдөр нээлээ. Шин дархан хүслийн хотхны замын эсрэг талд нэгдсэн шин дэлгүүрийн бэлэг болгож бүх бараандаа 10% хямдралтай урамшуултаа худалдааг зарлаж байгааг онцлоё. Soft онлайн шопинг нээлтийн тулд ажиллах гэж байна. Хамтдаа тооцоолъё. 5, 4, 3, 2 Манайх болохоор одоо 2021 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Анх одоо 3 өрөө байрнаас эхэлж ирсэн. Тэгээд өнөөдөр 3 давхар барилга болтлоо бас өргөжөнд хэлж дарханчуудынхаа бас хайр хүндэтгэл өөрчлөлөгчдийнхаа бас ихтгэл үнэмшлийг одоо хүлээж аваад улам бүр өргөжөнд хэлээд явж байна. Өнөөдрөөс хамгийн баяртай зүйл нь өөрчлөлөгч нартаа бас 5 тухтай үйлчлэгийг бий болгож байгаадаа л их баярлж байна. Хуучин болохоор шинэ хорооллын 21-р байрны замын эсрэг талд байралтай байсан. За одоо тэндээсээ болохоор ерөнхийдөө ойрхон алхаад ирсэн ч ойрхон. За хүслийн хотхон болон шинэ алхам сургуулийн яг замын чанх эсрэг талд байралтай шинэ дэлгүүр маань. Манайх бол ерөнхийдөө бараг 1000 нэрийн бараг. Ер нь бүх төрлийн л хүнсний бүтээгдэхүүн, ах уй, гоо сайхны хэрэглээ гэл хүнд хэрэгцээтэй ер нь юу л байна бүгд гэр ах уй гэдэг. Одоо брэнд хувцснууд байна те, хүүзнүүд байна. Бүх төрлийн бараанууд байгаа. Өөрчлөлөгч нартаа, захиалагч нартаа хүргэж байгаа зүйл бол Soft онлайн аппликейшнийг нээж байгаараа их бас баяртай өдөр байна. Тэгээд энэ аппликейшнийг бас одоо нөгөө хийлгэж явах хугацаа бол бас айгүй урт байсан. Одоо яг аппликейшны одоо давуу тал юу юм гээд тэгэхээр одоо ерөнхийдөө одоо байнгын захиалга авагдаж гин гэсэн үг байхгүй юу. Тэрүүгээр их давуу талтай. Тэгээд дээрэс нь одоо лайв үзэж амжихгүй ажилтай хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар маань болохоор яг өөрийнхөө завтаа үедээ аппликейшнээрээ ороод ямар бараа, ямар үнэтэй байна, ямар тайлбартай байна бүгдийг хараад шууд захиалах боломжтой. За тэгээд ачаа нь одоо жишээ нь Монголд хүрээд одоо буулаа гэж утгад утсан дээр нь мессеж очдог. Ингээд бүр үйлчлэгээ илүү гоё болохын төлөө хичээж байна. Манайх яг Soft онлайн гэсэн пэйж хуудастай. Ер нь бол одоо пост бичлэг энтрийг бол ингээ харахад маш их баяртай байна гэж би харж байна. Үйлчлүүлэгч нар маань одоо яг надтай адилхан маш гоё баяр хөөртэй хүлээж авч гин гэж харж байгаа. Тэгээд бүх одоо үйлчлүүлэгч, дэмждэг захиалагч нартаа бүгдэнд нь маш их баярлалаа. Пэйжуудынхаа ч гэсэн бүгдэнд нь маш их баярлалаа. Магадгүй манай дэлгүүрийг мэдгүй дархны одоо оршин суугч, дархны одоо хин нэгэн байх юм бол пэйж хуудсандаа нэгдээд эрүүл аюулгүй чанартай бүтээгдэхүүнүүдийг захиалаад хямд авах боломжтой. За тэгээ шинэ дэлгүүрээ нээсэнтэй холбогдуулалтаа манайх бүх бараанда 10% хямдралтай, нэр зогсон бараа 20-30% хямдралтай байгаа. Одоо дарханчууд маань бүгдээрээ дэлгүүрээр маань ирж өөрчлүүлээрэ. За юуны өмнө нийт дарханчуудаа намрын адаг сарын шинийн 3-ны балжнам ташнам давхцсан энэ сайхан бэлэгт өдрийн мэндийг хүргье. Дархан хот маань үнэхээр сайхан хөгжиж байгаа юм байна. Сүүлийн үед би дархан дээрэлгүй нэлээд хэдэн жил болсон. Үнэхээр одоо барилга байшингууд баригдаад хөгжил дэвшил өрнсөн ингээд сайхан санагдаж байна. Дархан хот маань ирэхэд сайхан урамтай байна. Тэгээ өнөөдөр би одоо бас энэ Soft онлайн шоп дэлгүүрийн нээлтийн арга хэмжээнд дүүнэрийнхээ урилгаар одоо өнөөдөр хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээнд оролцож байна. Өнөөдөр бизнесийнхаа тэмдэглэлт үйл явдалд одоо урьсанд нь бас хүрэлцэн ирж бизнесийн одоо үйл ажиллагааны дэмжиж нээлтийн арга хэмжээнд нь оролцож байна. Үнэхээр манай дүүнэр бол өөрснөө Солонгост улсад ажиллаж амьдардаг. Өөрснөө Солонгост сургууль төгссөн юм залуучууд. Тэгээ залуучууд өөрснөө Солонгос улсын хууль дүрмийн дагуу Солонгост аж ахуй нэгж байгуулад албан ёсоор бизнесийн зөвшөөрлөө аваад за Монголдоо энэ төрөлх дархан хоттой одоо бас аж ахуй нэгж байгуулад ингээ хоёр орны хооронд гөр болж ингээ бизнесийн шинэ төрөл онлайн худалдааг орон нутагт хэрэгжүүлж байгаагаараа бол манай дүүнэрийн бизнес шинэлэг бөгөөд бас онцлог
Дөргөн шуурхай хэрэглэгчтэйгээ амьд харьцаагаар онлайнаар захиалгыг аваад өссөн бараа бүтээгдэхүүнүүдийг Солонгосоос илгээдэг ийм онцлогтой сайхан бизнес эрхэлж байгаа. Тийм учраас орон нутагт одоо бас бизнесийн шин төрөл нэмэгдэж байна. Тэгээд өнөөдрийн маань бизнес одоо эхлээд 5 дахь жилдээ явж байна. Тэгээ одоо өнөөдөр өөрөө сайхан ийм дэлгүүрийн барилга сайхан оргиотой боллоо. Тэгээд цаашдаа одоо ийм Дархан хотод бас нэг компани, бас нэг үйлчилгээний шин төрөл улам одоо өргөж сайхан тэлж дархамчуудынхаа аж амьдралд хөв нэмрээ оруулж байгаад бол би бас баяртай байгаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Sky Home төрөлцөн марааны бөөний дэлгүүр маань та бүхний сайн мэддэг 3000 8000 гэдгээр нь сайн мэддэг энэ дэлгүүр маань Магнолийн отхны B1 давхарлуу нүүгээд ирсэн байгаа. За хүүхдийн стресс тайлагч машин, онгоц, эвлүүлдэг тоглоом, лего тоглоом гэд ерөнхийдөө иймэрхүү олон төрлийн тоглоомнууд байгаа. За энэ дээр болохоор охид бүсгүйчүүдийн маань дуртай эмэг бөөгөж, хүзүүний зүйлд хавчаар, бугуувч гэд ерөн бүгд байгаа. За охтуудын ийм хөөрхөн даруулга, обро шиг охид залуучуудын маань энэ утасны зүйлтүүд. За энэ тасаг маань болохоор бичиг хэргийн тасаг байгаа. За бичиг хэргийн тасаг дунд ахлах ангийн хүүхдийн энэ штринг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хурдан атдаг ийм үзэг, цавуу, тодруулагч гэд ер нь бол хичээлд хэрэгтэй бүхий л төрлийн хэрэгсэл байна. За манай энэ тасаг маань болохоор өдөр тутмын гэр ахуйн өргөн хэрэглээний бараанууд байгаа. За хөөрхөн ийм дэрний уутнууд манаас бүгд ирсэн байгаа. За энэ маань болохоор ингээ өнгө, хэлбэр, зураг олон төрлөөр ирсэн байгаа. За та хэд маань ирээд үзээрэй. За одоо ингээд ургацноогоо дарахад хэрэгтэй бас ийм 500 г-ийн багтаамжтай ийм шилэн савнууд маань. За энэгээр ингээд айл гэрт хэрэгтэй стакан, саруултай аяг, вино, вискиний хундаг гэх мэтчлэн ирсэн байгаа. За энэ аяг тавг угаадаг, жимс угаадаг энэ угаагч шингэн. За 500 г-тай угаалгын нунтгууд маань болохоор бүгд 3000. За 2 кг-тай угаалгын нунтаг 30 ширхэгтэй гэлэн бок. За 5 кг-тай угаалгын хуурай нунтаг маань бас худалдаалагдаж байна. За ийм шилэн чихрийн тавг, салаадны тавг. За дөрөвтэй ийм амтлагчны сав болон ийм ааруул чихэрний сав маань ирсэн байгаа. За ийм литр 500-тай шилэн данх маань бас ирсэн байгаа шүү. За энэ хүүхдийн саруултай аягнууд. За салфетигний сав маань болохоор ягаан цагаан хар гэд өнгөний сонголттой ирсэн байгаа. За энэ 2, 3, 5, 8, 10 литрийн цорогтой цороггүй давхар тахтай шилэн савнууд ирсэн байгаа.